Ингээд ихний мэдээ засгийн газрын тэргүүн өнөөдөр эрчим хүчний сайд Чойжил сүрэнд 4-р цахилгаан станцын хүндрэлийг шийдэх 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө. Харин эрчим хүчний сайд Чойжил сүрэнгийн зүгээс албан тушаал зурлаад байх сонирхол байхгүй гэж мэдгдлээ. Эрчим хүчний сайд Чойжил сүрэнд ерөнхий сайд 2 дахь удаага хугацаатай үүрэг өгч түүний албан тушаал дээр тогтох үгүй юу гэдэг тоолоор гүйж эхэллээ. Тодорхойлох юм бол өнгөрсөн онд 3 дугаар цахилгаан станцд гарсан ослыг шийдвэрлэх 100 хоног өгч байсан бол энэ удаад 4 дугаар цахилгаан станцыг хэвийн горимд шилжүүлэх 30 хоногийн үүргийг өгөөд байна. Чойжил сүрэн сайдад 1 сарын хугацаатай үүрэг даалгавар өгч байна. 3 дугаар цахилгаан станц дээр 100 хоногийн хугацаатай үүрэг даалгавар өгч байсан. Одоо 4 дугаар цахилгаан станц дээр 9 дугаар зуух, 4 дугаар зуух экран хоолоонууд шүүрэлт өгөөд одоо 7 дугаар зуухны шүүрэлтийн ажил өнөөдөр засвар явж байна. Одоо цагаан сар хүртэл шаардлага дарга хэмжээнүүдийг ав. Асуудлаа шийдэхгүй бол хариуцлага тооцно. Өнөөдөр сануулж байна. Харин 20 жил парламентод сонгогдож 4 жил салбар өдөртөж байгаа эрчим хүчний сайд Чойжил сүрэнгийн зүгээс сайдын албан тушаалтай зууралдаад байх шаардлага байхгүй. Өг гэвэл өгнө гэлээ. Ярьж штэ энэ заавал энэ сайдын судалтай албан тушаалд нэг зурлаад байх юм алга байна уу? Чойжил сүрэн яваа дахиад нэг шинэ сайд ирээд энээс одоо сайн ажилланаа. Одоо болоо гэх юм бол одоо явчихад нэг зурлаад байх юм байхгүй. Өөрөлдсөн цахилгаан станц дээр энэ саадал гараагүй бол цахилгаан эрчим хүч гэж зарлагдахгүй л байх. Тэгэхээр энэ засгийн газрын ерөнхий сайдын энэ албан даалгавар яг албан ёсоор ингээд тэмдэглэл болоод гараад бичгээр авсны дараа та бүхэн нэмэлт мэдээлэл өгье. Цөмөн энэ хугацаанд эрчим хүчний сайдын зүгээс бөөрөлжүүдийн цахилгаан станцын үйл ажиллагааг хэвийн болгох үүргийг хүлээгээд байгаа юм байна. За түүнчлэн цахилгаан эрчим хүчний дутагдлыг бүрэн нөхөхөд 30 байтугай 100 хоногч хүрэлцэхгүй. 2027 онд Баянгийн цахилгаан станц ашиглалтанд орхосноос дотоодыг хэрэглээг хангаж чадахгүй хэвээр байна гэдгийг салбарын сайд онцоллоо. Иймээс ч 4-р цахилгаан станцын гэмтлийг арилгалаач цаашд бэрхшээлтэй байх учраас сайдын ажлаа өгөхөд бэлэн байна гэдгээ илэрхийлээд байна.